Ажилтаа орлоготой Монгол залуу хөтөлбөр энэ жилийн нээлтээ өнөөдөр хийжээ. 2 дахь жилдээ амжилттай буухалж байгаа энэ хөтөлбөр сумын залуус, ажлын гараа, бүтээн байгуулалт гэсэн үндсэн 3 чиглэлээр үргэлжлэх юм а. Өнгөрсөн жилдээ харьцуулахад хөтөлбөрт хамрагдах залуусын тоог 10,000 болгож 3 дахин нэмэгдүүлсэн байна. Залуусаа дэмжих энэ хөтөлбөр зориулж улсын төсвөөс урамшууллын цалин хэлбэрээр 10 орчим тэрбум төгрөг зарцуулж байгаа юм а. Залуус ажил олгогчдын итгэлийг дааж бүтээлч санаачлагтай ажиллавал урамшууллын цалингаас гадна тухайн байгууллагада туслах болон үндсэн ажилтны цалин авч үргэлжлүүлэн ажиллах боломж бүрэн байгааг албаныхан хэллээ. Багтаачрын эхийн залуу гэхэд өнгөрсөн жилийн хөтөлбөрт ангийнхаа найзуудтай гавшгай 15 нэртэй баг бүрдүүлэн Эрдэнэт үйлдвэрт мэргэжлээр ажилласан байна. Тэгвэл энэ жил яг энэ бүрэлдэхүүнээрээ өмнө ноён бүтээн байгуулалтанд гар бие оролцохоор болжээ. Энэ жилийн хувьд бол яг уул уурхаагаар биш ч гэсэн бас бүтээн байгуулалтын салбарт барилгалан байх чинь Эхлэр говьгийн компаниар цогцсон суманд одоо 15 залуус ажиллахаар явахад бэлэн болчиход байж. Өдөр 4 цагаас хөтлөх чинь. Яг мэргэжлийн чиглэлийн оюутнуудыг авч ажиллах хүсэл ажил олгогчдод нэмэгдэж байгааг албаныхан онцолсон. Энэ нь оюутан залуусын хувьд мэргэжлээр дадлагчаа зогсохгүй цалинтай ажиллах том боломж гэж оюутнууд харж байна. Өнгөрсөн жил би барилгатаар ажилласан. Өдрийн 20-25 мянган төгрөг цалинтай. Энэ жил болохоор барилгын дунд цалин 30 мянга. Тийм. Барилгын ажил их байгаа. Барилга зам, оюутан хүүхдүүд тийм. Харин энэ хөтөлбөр гарч ирснээр л бид нэр зуныхаа амралтаар нэг тэгж олон газраар ийш тийш яваад ингээд тэгээ ажил олдохгүй зарын юу хараад сонио хараад байх шаардлага байхгүй. Энд ирээл ажиллаа болоод анкета бөглөөд тэгээ ажилд орох бүрэн боломжтой болсон байх гэж бодоод тэгээд энд ирээд сайн анкета бөглөчлөө. Энэ жилийн хувьд ялангуяа бүтээн байгуулалтын салбарт ажлын байрны захиалга их ирж байгаа гэлээ. Өнөөдрийн байдлаар уул уурхай, зам барилга, эрчим хүч, газар тариалан чиглэлээр ажилладаг 30 гаруй байгууллагаас 700 гаруй ажлын байрны захиалга ирүүлжээ. Одоогийн байдлаар нэг 6-7-8 аймаг дээр барилга баригдаж, орон сууц баригдаж, зам тавигдж байгаа ийм одоо аймагуд дээр бол тэр аймаг дээр үйл ажиллагаа явуулж байгаа одоо энэ бүтээн байгуулалтаас ажил хийж байгаа ажиллагч байгууллагууд нь захиалга өгсөн байгаа. Тэгэхээр хөдөө орон нутгад ямар ч нэг 200-300-аад одоо залуучууд, оюутнууд энэ бүтээн байгуулалтын юмд хамрагдахаар бол орон нутгийн хөдөлмөрийн хэлтсэл бүртгүүлж байна. Хүн хүч мэдлэг мэдээлэлээр дутагдж байдаг хөдөөгийнхэнд сумын залуус ажлын гараа төслүүд нэлээд амжилттай хэрэгжиж байгааг албаныхан хэлсэн. Ялангуяа сумын залуус төслийн хүрээнд малчдыг эрүүл мэнд боловсрол эрх зүйн чиглэлээр мэдлэгжүүлж эхэлжээ. Энэ үйл ажиллагааг илүү өргөжүүлж, энэ жилээс малчдын амжиргааг тодорхойлох суурь судалгаагч нэгдсэн үндэсний байгууллагатай хамтран хийхээр болсон байна. Монголчууд ажил хөдөлмөрт хэрхэн хандаж байгааг харуулсан сонирхолтой судалгааг